Бэлчээр application, rangeland monitoring platform. Монгол орон нутгийн хувьд одоо мал аж ахуйгаа эрхэлж амьдарч байгаа малчдын хувьд бол гол тулгамдж байгаа асуудал бол бэлчээрийн дац. More than 80% of Mongolia's territory is rangeland. It supports herder livelihoods and food production while playing an important role in maintaining ecosystems and climate balance. Yet climate change, overgrazing, drought, dzud, and land degradation are reducing rangeland productivity. Ургамлын маань төрөл зүйл цөөрж байгаа болохоор дороочож сэргижлэх байгаа байхгүй. Нэг сайхан жигдхэн ургаж исэн ургамл маань алга болоод цөөрөөл ачирхан болоод өндөр байдаг байсан бол намсаал тиймэрхүү маягаар мэдрэгдэж байна. Reliable integrated data is essential for herders, local authorities, government institutions and financial institutions to manage and protect rangelands sustainably. Сумын даамлууд, дүүргийн мэрэгчнүүд гээд 340 орчим хүн одоо бэлчээрийн бото мониторингийн хэрийн судалгааг хийж гүйцэтгэж байна. За энэ дээр одоо малчдыг одоо бас татан оролцуулах юм бол бэлчээрийг одоо нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах, хамгаалах, холбогдох шийдвэр гаргагч нарт одоо бид бүхэн хамгийн зөв мэдээлэлээр хангах боломж нь бүрднэ. Herders can use the monitoring results from their own data to plan and take action to improve their rangelands. Малтад бэлчээрийн зургийг авч бодит мэдээллийн санг бүрдүүлснээр үр нөлөөг хэмжих боломж бүрдэж, ногоон зээл санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чухал суурь болж байгаа. In the longer run, the platform could provide a foundation for accessing climate finance and potentially connect with the carbon markets. Одоо харин энэ нэг аппликейшн гэж энэ сайхан юм гарч ирсэн байна. Энэгээр одоо бүр тодорхой болгоод одоо ийм болсон байх шүү гэдгийг хүнд харуулхад бүр одоо яста баримттай сайхан боллоо. Зургаараа одоо яг эн чинь ийм байсан байна, нодлон ийм байсан гэдг нь бол энэ дэр ингээд тодорхой болоо явчихна. Herders selects a monitoring point in the application, takes photographs, and submits field information. The data collected by herders is then integrated with satellite imagery and historical photo monitoring data. Artificial intelligence analyzes the data to calculate key indicators of rangeland conditions. За аппликейшн маань бол ерөнхийдөө дотор функц нь бол маш ойлгомжтой. Хэн бүхэн ороод одоо өөрийнхөө мэдээллийг оруулаад за тэгээд аппликейшнасаа бол одоо бүхэл мэдээллээ бол авчих боломжтой юм билээ. Тэгээд хялбар. Using reliable data to manage rangelands more sustainably can help reduce land degradation, improve the productivity of healthy livestock, and support more stable household incomes. Бэлчээрийн дороод ургамлын өөрчлөлт. Тэгээд ургамлын одоо ган гачиг, ургамлын гарц. Тэгээд бид нар чинь уцаас харж байгаа малаа хааш нь сэвдэгднүү хааш нь бэлчээх өгдөг ер нь уцаас харж амар болсон байна. When herders, local authorities, government institutions, banks, and the private sector use reliable integrated data together, it can help better align planning, investment, and sustainable development. Газраа хамгаалъя. Бэлчээрээ сэргээе. Ирээдүгээ баталгааж олъё. Бэлчээр application.